Hi guys. Бид өнөөдөр ийм натурал нүүр бодолтой болон үсээ хэрхэн яаж гэлдэх тухай бичлэг хийсэн байгаа. Тэгээд надтай хамт байгаарай. Hi guys. Таад намайг натурал мейкап хийгээч гэж амар олоодаа битсэн байсан. Тэгээд би ерөөдөө бол натурал мейкап баг хийдэггүй. Зүгээр салон орох гэж байгаа ч юм уу эсвэл бичиг баримт хөөцөлдөх үедээ л яг крем төрхөө гарчдаг. Тийм учраас натурал мейкап хийх гэж оролдоцгоо. Тэгээ би бас мейкап хийж байхдаа та нарт өөрийнхөө туршлагуудаасаа болон асуултцаа тэгээд өөрийнхөө тухай бас хэдэн фактуудыг танилцуулъя гэж бодлоо. Тэгээ юу гэж танилцуулах вэ? Окей. За хамгийн ихэнд энэс эхэлнэ. Би Яцимайдын ер нь харшилтай болохоор ийм будаатай чийгшүүлэгч хэрэглэж байгаа. Тэгээ энэ чийгшүүлэгчээрээ ингээд тонер маягаар болгоод харчаад тараагаад өгчөө. Тэгээд намайг нэрээ хэрхэн давхраатай болсон бэ гэд айгүйх асуусан байсан. Би яагаад вэ гэхээр ер нь багасаа давхраагүй төрхтөөл нэг тал маань давхраагүй байсан, энэ тал маань давхраагүй байсан аахгүй нэг имэрдүүнүүдтэйсэн нэг тал маань угийн давхраатай нөгөө тал маань давхраагүй. Тэр энэ айгүй. Энэ айгүй урт дүүгээ би богиносгаач заяа. Би нэг удаа би айгүйх сармас сэлгүүлдэг байсан аахгүй юу. Ийм сармас суулгуулдаг. Тэгээ байж байгаад нэг удаа би амар хямдхан газар олоо. Тэгээ айгүй гоё идэв гэсэн тэгээ зураг мөрөг нь хараад. Тэгээ би вау гэж удаа тэр хорооллын тэнд байдаг хямдхан газар дээр ч сармас хэлгэсэн чинь хэд хоногийн дараа миний нүд улааж эхлэв. Тэгээ би өөрөө гараараа тэр сармасыг ингээд зулгаагаад авчиж байгаа байхгүй. Тэгсэн чинь миний нүдний давхрааны дээдлийн нэрс шархлаад хоёул шархлаад тэгээ би идэх гэж тас төрхсээр ягаад идэхтэй ингээд давхраа ороод идэгцээ. Тэгээ нөгөө нүдний маань давхраач гэсэн томорцсон заяа. Хоёр нүд маань хоёул шархалсан сулаад. Тэгээд би ерөөхдөө хоёр талтай төстэй юм давхраатай болсон байгаа. Энэ бол нэг бахархаад амар зүйл бол ерөөсөө биш. Энэ бол санаандгүй байдлаар давхраатай болсон. Тэгээд ийм л түүхэлээ. Тэгээд сайн харж байгаа бол миний нүдний дээдл ингээ бооролцоогоод. So sad. За арчиж дууссан болохоор чийгшүүлэгчээр тайж жоохон чийгшүүлчихье. Яа миний баруун гарын алга амар захтаад байна. Хин нэг надад юм өгч байгаа юм байна. Би нэр байгаа хта юунд амар итгэдэг өсч та одоо юм нэг мөнгө дууддаг тарин хайр дууддаг тарин мэрнэ гэдэг шүү дээ. Тэгэд манай эмээ надад мөнгө дууддаг тарин зааж өгч байсан байхгүй юу. Тэг би бүр тэрийг амар сайн цээжилтэн заяа ядчихлаа. Сэрэм төрхнэ. Энэ болохоор чийгшүүлэх серум байна. Тэг Clinico брэндээс маань гаргасан юм серум байгаа. Энэ серумны хамгийн гол онцлог нь одоо миний нүрэн дээр гарцсан идэгсэн батхны маа царвыг арилгах гэдэг надад туслах юм серум байгаа. Тэг би ингээд хацар хэсгэр айгу турцаад. Тэг би ингээд дахиад турвал бүр ийм болон заяа. Би бол ийм болмооргүй байна. It's okay. Энэ болохоор ямар ч тийм имжиг харсан тохирох ийм чийгшүүлдэг тосоогоо. Энэ тосоо ингээд төрчихье. Тэгээд нэрээ хэрхэн өндөр болсон бэ гэсэн асуултууд байсан. Манай аав өөрөө метр 92, ээж 1 метр 70. Тэгээд би метр 78. Яг дундажлаад төрсэн байгаа. Ерөөсөө тийм онцгой мэдэж уугаад ч юм уу, онцгой дасгал хөдөлгөөнд өндөр болоогүй. Угаасаа удмаараа өндөр хүмүүс байгаа. Тэгээс намайг гээд өндөр охтуудаас биш өндөр залуучуудаас суусан охтууд намайг тэгж ойлгосон. За ингээд чи өөрөө өндөр болохоор ингээд өндөр хүнтэй суух бах. Тэгээд өндөр хүний хүүхэд амар өвдөж гардаг гэдэг чийсэн заяа. Амар том хүүхэдтэй болдог гэд. Тэгээд би одоо надаа нөхөрч байхгүй, найз л байхгүй ч гэсэн гинт тэрийн тасад нэг тийм амар санагдаад байна. Хүмүүс зөөр борлохгүй үйл өрхтөг байсан юм болов гэсэн чинь хөвгшөлттэй эсрэг үүрэг мөрхтэй байсныг нь амар сүлд олж мэдсэн. Гэр нь анх нүүрэ ботноос ширгэлж эхэлсэн. Тэгээд одоо ч гэсэн хэрэглэлээр агаа хിവэрээ. Би нэр интернетээс илүү хаанаас ч үлээ мейкап стороос ч илүү нэг юм олж уншаад одоо нэг арсны өнгнөөсөө шалтгаалаад намд зүрхдэг гэд тэнгууд одоо начиг юм угийн бор хүмүүс байгааз одоо надаас ч илүү бор тоонтой арстай хүмүүс. Тийм хүмүүс ямар нандс хэрэглэх вэ гэхэлэр яг намнаас хамгаалах тос 50-тайг нь биш. Одоо нэг хамгаалтын хэмжээний дэше 50-тай 35-тай гэд энэ начиг хүмүүс л нэг 30-30-тайг нь хэрэглэхэд болно гэж байгаа байхгүй. Тэгээ бүр ийм цагаан арстай цагаан тоонтой хүмүүсээ үл 50-тайг нь хэрэглэдэг гэд. Би хаанаас тийм уншчлаа бүр ингээд амар дэлгэрэнгүй юм биччихсэн байхгүй. Тэгээ би бүр би ч бас
Би ч өөрөө нэгэн борон штэ, тийм болохоор надад ер нь бүр 50-тайг хэрэглэх шаардлага байхгүй юм байна гэж би бодсон. Ерөнхийдөө бол би энэ тэр дэрийг хэрэгжилж байгаа. Тэгээд энэ манай мэрэгжлийн одоо юм нүүр будгийн артист маань намайг бити хэрэглээрээ чиний хацран дээр батг гад байгаа шалтгаан чи наа тэр дээр чинь гэсэн. Тэгээд энэ маань ерөнхийдөө дуусч байгаа. Тэгээд би ер нь хэрэглэхээ болж байгаа. Тэгээд оронд нь бүр дээр үед Макас өгсөн, надад өгсөн юу хэрэглэжээ. Сайхан гарын дээр ингээд багцаараа сайхан явуулж байгаа. Тэгээд үгүй натурал мейкап хийхэд арай зузаанд ч юу. За тарах юм да. Айгу баг төрхөх хэстэй байсан бахалтай одоо өнгөрсөн. Би бас амар сорвтой болохоор ер нь нэлээд нь крем төрхсөрөө сурцсан байна. Тэгээд тий наваад бид нэр яаж хятад хэл сурсан бэ гэсээсээ би нэгдүгээр ингээс хятад хэл сурсан. Тэгээд манай сургууль миний явж исэн сургууль угаасаа л хятад хэлний сургууль хийсэн. Тэгээ өдөрт өглөө 8 сар 5 хүртэл ордог гэсэн аахгүй юу. Тэгээд тэр хичээлүүдийнх нь баг 70% хятад хэлний хичээл байсан заяа. Тэгэхээр ч одоо 10 жил мэдүүлсэн учраас сурахгүй гэдэг яах вэ? Тэгээ янз бүрийн сургалтанд сууж ч юм уу эсвэл өөрийнхөө сонирхлоор ерөөсөө хятад хэл сурсан бол биш. Яг сургууль маань л хятад хэлний сургууль байсан. Тэгвэл тэгээд багш нар маань болохоор бүр юм цэвэр хятад хүмүүс байдаг гэсэн аахгүй юу. Хөвчлэн андаа Бээжингээс ирдэг. Бээжингийн хятад байдаг гэсэн. Тэгээд HSK хэдтэй вэ гэж нэрээ асуужсан. Би болохоор 11-р ангитай илүү 10-р ангитай HSK 6 тэс авч ирсэн. Хамгийн дээдлийнх нь гэсэн аахгүй юу. Тэгээд ваа ямар мундаг юм бэ гэж бодож ивэл ерөөсөө мундаг биш. Угаасаа бүхэл бүтэн 10 жил сурсан хүн чинь HSK 6 өгөх ёстой байхгүй юу? Бүр ёстой цаашаа заяа бүр хайр мөнгө үсттэй чаав юм. Бүр ингээд хятад хэл 1-2 жил сураад HSK 6 мургаа юм уу 5 өгсөн хүмүүс бол үнэхээр мундаг хүмүүс. 2 жилийн дотор тэмдээд гэсэн үнэтгэж мундаг байхгүй. Миний хувьд гэвэл би бүхэл бүтэн 10 жил сурсан учраас тэрийг бол заавал тийм оноо авах ёстой байсан. За натурал мейкап юм чи одоо хөмсгөө савтна. Хүч би сая энэ дөр тусаасан да. Хөөрхий. Яа 0 их болохгүй юу ач. Чившүүлснээсээ чи. Оо. Нэг асгач үү. Тэг би энэ савн гээл дээр үд авч ийсэн аахгүй дээ нэг ч удаа хэрэглээгүй. Тэг би энэ хөмсгөө тийм амар сайн савндаж бол чаддгүй заяа. Крем төсөө өмнө саунд гэдэг чинь би нэрээ сая саналаа. Тэг. Одоо гүсэн. За. Дуус гадаа гарахгүй чи. Житл. Да яах вэ? Арччихъя. За тэгээд энд зөөгөн сайхан ингээд яана. Өөр жоохон сүүл зурчээ. Одоо өнгөрсөн. Надад ер нь тийм амар олон тийм байдгүй байхгүй яг энэ Dior-ийн 1 2 3 тэн л байгаа. Тэгээд тэд нар нэг хитгэн өнгөтэй. Тэгэхээр натурал тийм тэн ерөөсөө байхгүй. Араас дээрүүд авчихсан тэн би тэгээд хэрэглэхэ болцсон байсан. Тэгээд энэ жоохон шаргал бор өнгнөөс аваад хөнгөө тавч натурал маягийн мейкап юм чи. Энэ дага бор өнгнөөс наагаад хэрэгэлчээ тэгэл болоо. Хөнгө оруулаад тэг би зүгээр тэн сая авсан тэнийхээ багсаа ингээл хөнгө дагуулаад би бол тийм өндөр хамартай бол биш. Үгүй юм бор юм болчихсон. Уг нь бол натурал мейкап пудргүй гэдэг заяа. Гэхдээ би бол өөрийгөө пудрөөр төсөөлөхгүй байгаа учраас пудр төрчихжээ. Тэгээд энэ нөгөө миний л өмнө хэрэгжилсэн пудр маань байгаа. За пудрээ төрхөд дуусчлаа. Тэгээ надаас нэр хэрхэн өөртөө итгэлтэй болох вэ гэсэн тийм асуулт ирсэн мөлий. Тэрэн дээр бол яг одоо ингүүл ийм өөртөө итгэлтэй болно, тэгвэл яг өөртөө итгэлтэй болно гэсэн зөвлөгөөг бол би өгчихдэггүй яагаад гэхээр би ч өөрөө тийм зөвлөгөө өгдөг хүн биш. Тийм сертификат надад байхгүй болохоор ер нь жоохон амар худаарны сонсогдох байх. Яаж өөртөө итгэлтэй болсон бэ гэж асуувал манай эмээ яг тийм өөртөө итгэлтэй хүн байсан заяа. Өөртөө итгэлтэй ганган
Тэгээд бүх хүмүүстэй айгу найрсаг харьцдаг, олон найзтай, тэгээд танихгүй хүнтэй очиод 2-3 цаг юм ярьцдаг. Тийм extrovert хүмүүс. Тэгээд би яг эмээгийн хажууд байсараад тийм болцсон байх гэж юу өөрийгөө боддог. Тэгээд миний эмээ бол миний хамгийн их одоо тийм шүтдэг хүн байсан. Миний хувьд бол миний баатар хүн байсан. Яагаад би байсан гэж яриад байгаа вэ гэхээр эмээ манд ковид үеэр бурхан болсон. Тэгээд би эмээгээ одоо хүртэл амар их сандаг. Тэгээд би эмээтэйгээ яг найз өчөө гэдэгс аахгүй. Тэр ингээд нууцаар хоолмол иддэг цаа. Гэрийнхнээс. Тэгээд эмээ ингээд тэтгэврийнхаа мөнгөөр миний ахыг хүссэн ингээд үнэтэй эмээг авч өгдөг гэсэн чинь. Тэгээд 50-60 мянга. Тэгээд надад 70 мянгаараа скейт авч өгч байсан заяа. 70 мянга гэдэг чинь үе сурагч миний хувьд, оюутан миний хувьд амар их мөнгө заа. Тэгээд эмээ бол үнэхээр миний сайн найз шиг байдаг гэсэн. Бараг ер нь бодож ирсэн чинь сургуульд орохоос өмнө ч миний хамгийн сайн найз бол эмээ л байсан юм байна. Тэгээд намайг яг өөртөө 100% өөртөө итгэлтэй байдаг уу гэж асуувал үгүй. Тэгээд би өөрийнхөө ингээд дутагдлуудыг амар сайн мэддэг болохоор хизээч ер нь яг бусад шиг ч юм уу эсвэл интернет дээр байгаа амьдрал дээр байгаа мундаг хүмүүс шиг болж чадахгүй гэсэн итгэл бас надад байдаг заяа. Тэгээд нэг 5 минут тэгж юм орно шүү дээ. Би ингээд босч хүмүүс шиг болж чадахгүй юм байна да. Өөрийгөө бостой харьцуулж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд 5 минут дараа би зүг болчихдөг цаа. За би ер нь заавал босч шиг байх албагүй юм байна гэх. Энэ харуу дээр яг ингээд төгс үзэсгэлэнгоотой, төгс оюун ухаантай тийм төгс хүн гэж ерөөсөө байдаг гэж байгаа байхгүй юу? Хин нэг хэлсэн мэдэхгүй л байна л та. Тийм болохоор би тэрэн дээр нэх амар тэгээд ач холбогдлохоо ер нь болж байгаа. Тэг хүн болго өөр ингэсэн сайн болон муу талуудтай те давуу болон сул талуудтай. Тэгээд надад ч гэсэн миний давуу болон сул талууд бас байгаа. Хүмүүс нэг өндөр болохоор сакс болбол сайн тоглодог байх гэж боддог байхгүй. Би бүр спортын ямар ч авъя сүүзээ. Тэгээд яж харам ботой. Натурал мейкап хийж байгаа хүмүүс хамгийн чухал юм хацар өнгөлөгч байдаг юм шиг надад санагдсан байхгүй. Тэгээ ялангуяа ийм тосон хацар өнгөлөгч айгүй гоё тийм хүнийг ялалзуулсан залуулаг их хүчтэй гоё харагдталдаг шиг надад санагдсан. Гэтэ надад тийм дааж байхгүй. Тийм болохоор бүгдээрээ хуура хацар өнгөлөгч тавьцгаая. Тэгээ энэ бол миний хятадын Миннесоос авсан Барбигийн ийм хацар өнгөлөгч байгаа хөрхөн ягаан өнгөтэй. Тэгээ баг дуусж байгаа би уус хэрэглэсээр га дуусгах юм аа. Тэгээ аюу хөрхөн толмолтой байгаа. Би бол хацар өнгөлөгч бол амар тавь гэж бодож юм бүр амар тавина. Би яг нэг ши ангууны жүжигч шиг. Та нар дуулж үгүй цай. 菊花台到阴明月. Тэг үгдүүлэг нь марчлаа. Бид багтаа хятад дунд бүр амар дуртай байсан зэ. Хятад зохиолын дундаас өвөр Монгол зохиолын дундаас амар дуртай за. Өвөр монголчууд бүр үнэхээр гоё дуулдаг барах юм. Өвөр Монголын дуучин улаан туяагийн тийм дуу. Гэтэ би улаан туяагийн дуунуудад бас амар дуртай за. Улаан туяа гэдэг нэг тийм өвөр Монгол дуучигч байдаг байхгүй. Тэгээ хятад дуулдаг өвөр Монгол амар гоё дуулдаг за. Бата дуун ханыг санаад байгаа байхгүй. 心爱的人啊，你记着黑骏马。Тэгээ би үгүй сандгаа тэгээ цаашгаа их л гоё дуулалт юм барах юм. Тэгээ би яг тийм хятадын тийм нийтийн зохиолын дунд бас айгүй дуртай байсан. Тэгээ би Монголын зохиолын дунд ч гэсэн айгүй дуртай. Манай эмээ тийм эстрадын нийтийн зохиолын дунд бүр амар дуртай байсан. Тэгээ бүр ингээд пледийг дандаа авч үздэг. Тэгээ намаа ингээ өөр дээрээс олгочдөг гэсэн байхгүй. Би ингээд багта баясгалан жавхлаа хоёрын фэн байсан гэж манай ээж ирдэг байхгүй. Би ингээд цэцэрлэгтэй хүүхдүүд чинь ингээд болчмор хөөхөндөө гэдэг шүлэг зээжимж хаад би баясгалан жавхлаа хоёрын дууг доолдог байсан ч гэж. Тэгээд гэртээ ээж дуушд болгонготой баярлаа гэл тэгээд ясалч басалдаг гэсэн ингээд би аль тэр хэсгээс ханддаг байхгүй. Тэгээд манай ээж надад ярьж өгтээ. Тэгээд яагаад тийм сурцыг гэсэн цэцэрлэг дээр нөгөө нэг багш маань бид эдэд юу ч заахгүй. Тэгээд радиогоор жавхлан баясгалаа хоёрын дууг тавьдаг байсан гэсэн зөө. Тэгээ манай ангийнхан болон би ингээд одоо цэцэрлэгийн хүүхдүүд гэсэн үг шүү дээ. Бүгдээрээ жавхлан баясгалаа хоёрын дууг ингээд амар сайн сурсан гэж байгаа байхгүй. Бүр нэг бадагч үлдээхгүй сурсан гэж байгаа юм зөө. 5 настай жавхлан баясгалаа хоёрын дууг цээжснэ. Болчмор цээжлээ үүдээ. Нэр намайг ямар тоо сонсдог вэ гэж та нар асуувал би фонк төрлийн хөгжимд аягүй дуртай. Дон. Одоо та нар нөгөө нэг юм супер модулуудыг халахж явахдаа ард нь явж идэг тийм эдит хийсэн аянуудыг сонсч ирсэн үү? Тэгэд би тийм фонк хөгжимд
амар дуртай заяа. Хүмүүс ингээ рэвд дуртай, рокт дуртай, попт дуртай гэдэг бол би фонкт айгуу дуртай. Тэгээ хүмүүс намайг фонк хөгжим сонсдог гэж шоолоод илээ. Тэгээд миний хувьд бол тийм шоолохоор зүйл биш гэж бодож байна. Тэр чинь зүгээр л хөгжмийн урсгал шүү дээ. Natural makeup маань бараг дуусах гэж байна. Би сармууснаа авахгүй, сармуусаа бодно. Тийм болохоор жоохон саа тавьчих. Би саанд айгуу дуртай. Йоо. Дэлгэц чи одоо нэг юм symmetrical нүртэй гэдэг шүү дээ. Одоо хоёр тал нь аль талаас адилхан. Тэгээд ийм камер ашиглаад invert хийсэн ч гэсэн хоёр талаас адилхан байдаг шүү дээ. Миний нүур нь хоёр тал бол нэлээд өөр. Тал маань болохоор жоохон тийм унжуу тэгээд нэг тийм хавдсан юм шиг харагдаж байгаа. Тэгээд миний нүрийн хамгийн гоё хэсэг бол миний энэ зүүн талын хэсэг. Гоё тийм өргөгцсөн юм. Надад л тийг санагддаг гэж магадгүй гэхдээ ямар ч гэсэн. Юм байна. Тэгээ нөгөө миний дээр нөгөө ийм артаас авсан гэжсэн Sky High байгаа. Тэг энэ маань бараг дуусч байгаа дөө. Нэг сайн гарахч байх дуусч байгаа болохоор. Тэг би ер нь намайг ч тэгээд өгөхгүй. Та яагаад сармус хийлэгдэх юм бэ? Сармус наагаа яваадахын хийлэгчиж амар ч тэгээд би бүхэл бүтэн 2 жил ямар ч завсарлаагүй сармус хийлгсэн. Тэгээ би тэрнээсээ болоод хамгийн сүүлд сармус хийлгсэн газраас харснасаа болоод тэгэд сармус хийх ямар ч тийм хүсэлгүй болсон. Тэгээ би одоо сармус нааж байгаа. Тэгээ би угаасаа сармус айгүй сайн ч наадаг ер нь л. Би тэгээ сошиал дээр ингээд ажлынхаа хүнтэй ч юм уу, ажлынхаа эрэгтэй хүнтэй ч юм уус л ингээд эрэгтэй найз майзтайгаа бичлэг оруулахаар наа ингээд та хүнтэй ирэхэд байгаа мó найзлууд толцсон юм уу асуудаг байхгүй. No. Би still single гэснээс би ер нь би ч одоо энэ жил 25 хүрч байгаа шүү дээ. Тэгээ би ер нь нэг ч одоо яг ингээд аль бишсаар хүнтэй ирэхж байгаагүй заяа гэд. Энэ бол миний найзлуу хоёр үргэж байгаа гэдгийг үргэж байгаагүй. Ер нь одоо бодоод тахад бүгд л нэг тийм төр зургийн situationship гэж ярьдэн шүү дээ англиэр. Нэг тийм төр зургийн тиймэрхүү харьцаанд байсан байгаа байхгүй. Би ер нь яг эрэгтэй хүнтэй тийм амар удаан хамт байж бол үзээгүй. Тэгээ надад нэг хүн тэгж хэлсэн ингээд чи яагаад эрэгтэй хүнтэй ингээд удаан хамт байдгүй шалтгааны чи би хэлээгээд. Тэгэхээр заагаа гэж би ингээд сонсож байгаа байхгүй. Тэгсэн чи ингээд амар тийм unserious болохоор эрэгтэй хүмүүс чамтаа байдгүй гэж байгаа байхгүй. Чи ингээд хөвгөлтэй. Чи ингээд амар хөвгөлтэй тэгээ бүр юм хитрхи extrovert болохоор ингээд чамтай эрэгтэй хүн хамт ажиллахгүй байгаа. Эмэгтэй хүн бол юм нууцлаг тий ялтам эмэгтэйлэг үежиж одоо ингээд найз залуутай байдаг гэж байгаа байхгүй юу? Би ингээд нууцлаг байх гэж үзэж уусаа миний зам тийм биш юм байл. Тэгээд намайг нэг өдөр байгаагаар мань хайрлах хүн гарч ирэх байхаа. Тэгжил үсэ та. Тэгээд надад бас хүмүүс айгүй олон юм хэлсэн байж ингээд амар урт сармус наадаг, амар их боддог. Тэгээд ганган болохоор ингээд чи хүнтэй ирэхгүй байгаа маа. Эсвэл ингээд чинь хэрэглээг дийлэхгүй гэж хүмүүс айдаг болохоор чамтай хүнд хайрчдаггүй аа. Яг үннийг хэлэхэд бол би чинь цагаан болтой шүү дээ. Тэгээд надтай хамт болзоонд явбал заяа. Би үсрэл 70,000 төгрөгийн садаад идэн заяа. Тэгээд нэг аяг ус уух бах. Пепси л уух бах. Тэгээд би ч мөр амар үнэтэй юм хэрэгэлдэг шүү дээ. Болж үзэн шүү дээ. Би чинь 5 автдаг хүн шүү дээ. Усаа бодоод дуусчлаа. Тэг миний сармус л дуучаар бас дэжгүй шүү. Тэг контрол болохоор бас эвгүй харагдчих магадгүй л ингэхдээ зүгээр яах вэ? Одоо энэ мейкапн дээр дутж байгаа энэ бодлон дээр дутж байгаа зүйл ивэл хайлайтер дутуун. Тэгээд энэ харагдаж байгаа энэ саанаас төрөх чинь энэ цаа бол нэг тийм сайн гардггүй заяа. Натурал маягийн саа ахгүй юу? Нэг саа харагдахгүй гоц. Гэтэ яг уус натурал бодлт хийж байгаа юм чи. Би сая хүмүүсгөө дахиж савнаад эвгүй болгочлаа яана. За яг. За одоо уруула боднаа. Энэ гоё уруулын бодгаар бодъё гэж бодчих. Тэг энэ маань угаасаа улаан гардагчгүй юм дөө. Voila. За ингээд миний мейкап боллоо. Одоо гоё юу яцгаая. Та эдийн нөгөө та яаж үсээ гэлдэх юм бэ гэдэг хэсэг рүү орцгоо. Тэгээ би үсээ айгу амархан гэлдэх. Тэгээ үс гэлдэхэд танд хэрэгтэй зүйл бол боолт хэрэгтэй. Тэгээ би энэ боолтын үсний дэлгүүрээс 2000 гарч авсан баахан боолт юм авсан. За танд ийм үсний ийм гэл хэрэгтэй. Тэгээ энэ гэл бол хүнсний дэлгүүрт нэг 6000 төгрөг л гэжсэн. Тэгээд ийм нарийн ширхэгтэй сам хэрэгтэй. Тэгээд бас гоё гэл тэгж бодж ивэл ийм үсэн юу хэрэгтэй. Сам хэрэгтэй. Тэгээ үсээ гэлцэх үс хизээ хамгийн гоё одоо гэл аваад аюу гоё болдог гэхээр тослогдсон үед аюу
гоё хэлбэрт ороод гээл төрчихөр аюу гоё цэвэрхэн харагддаг. Тэгээд та надаас хүсээ өдөр болго угаахгүйгээр зарим нэг өдөр нь гэлтчихэж байгаарай. Охтуудыг би хараад исэн чинь ер нь алой гэлэр гэлтдэг юм лээ. Тэр аюу зүг байх хүсэж гэмтэхгүй. Одоо энэ миний хэрэгжилж байгаа энэ 6,000 гээл бол үс амир гэмтэх байхаа угаасаа ойлгомжтой. Би бол тэгж бодож байна. Тэгээд тэр алой гэлэр гэлтэж байгаарай манайх. За миний үс тослогдсон байгаа болохоор ингээд амар сайн гоё хэлбэрт орчиж байгаа юм заа. Тэгээд үсээ гоё хагалмаар байгаа хэсгээрээ хагалаад. Одоо миний хагалмаар байгаа хэсэг бол эндээ байгаа байхгүй юу? Тэгээд миний үс тослогдсон байгаа болохоор амар сайн ингээд хэлбэрт ороод явчихж байгаа юм. За одоо нэвдэг бас хэрэгтэй юм. Одоо сайхан нэвдэгэр ингээд татагтаагүй хэсгүүдээр нэвдэгтэй дараас нь тэг ингээд татаж өгч байгаа гэсэн үг байхгүй юу? За одоо тэгээ сайхан үсээ гоё бөөрн хэлээд би ингээд бөөрн хэлээ боочих сайгүй дуртай. Гоё бөөрн хэлээ боочих. За үсээ гоё бооцсон. Тэгээ гоё бөөрн хэлээ бооцоо. Одоо гэлээд өрхнэ. Гэлийг бол хүмүүс гараараа дүрхдэг, самаараа дүрхдэг. Би бол гараараа дүрхэж юу. За одоо ингээд ялцсан маа тэгмүүд нөгөө нэг үсэн самаараа ингээд самнана. Яг гоо зэрхэн болчиход. За ингээд бидний өнөөдрийн натурал нүүр бодолт маань бас ингээд дуслаа. Үсээ гэлдэх бас амархан байгаа зүтэй. Энэ бодолт маань бас надад зогч нь хэлээрээ. Энэ тал маань бол дайжгүй харагдаж байна. Яг энэ тал маань бол ууртай. Тэгээд надтай хамт байсан, намайг сонссон та хэдтэй бүгдэнд нь баярлалаа. Утгаас миний төрсөн өдөр болох гэж байгаа. Тэгээд би төрсөн өдөр өөрөө бас гоё влог хийе гэж бодож байна. Тэгээд би энэ жил 25 хүрч байгаа. Би 2000 оны бэби байна. Бэби юу. За. Serious яг хэрэгтэй шүү дээ. Гоё эмхтэлэгтэй, feminine, нууцлаг. Тэгээ миний влогийг үзсэндээс баярлалаа. Би та хэд бүгдэнд найртай шүү.